Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 1 буюу анхан шатны хичээлийн маань 6 дахь сэдв эхэлж байна. За бид 6 дахь сэдвээрээ хүний нөөцийн менежерийн өөрийн талаар авч үзье. За энэхүү сэдвийн агуулга маань байгууллага дахь хүний нөөцийн салбар нэгжийн гүйцэтгэх үүрэг. За хүний нөөцийн менежерийн үүрэг юм аа. За байгууллага дахь хүний нөөцийн салбар нэгж ямар үүргүүдийг гүйцэтгэдэг юм бэ? Хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүрэгт хүний нөөцийн стратегийн төлөвлөлт, ажлын үйл явцын зохион байгуулалт, хүн хүчний бүрдүүлэлт, сонголт ба дасан зохицолт, ажилтнуудын үнэлгээ ба цалин хөс, сургалт ба хөгжил, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, ажилтнуудад байгууллагаас үзүүлэх хонглолт, үйлчилгээ зэргүүд ордог байгаа. Эдгээр нь ихэвчлэн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, байгууллага дахь хөдөлмөрийн амьдралын чанарыг сайжруулах, хүний нөөцийн ашиглалттай холбоотой шаардлагатай бүх хууль тогтоомж, зохицуулалтуудыг дагаж мөрдөхөд чиглэгдсэн байдаг. За ерөнхий менежментийн онолоор бол хүний нөөцийн салбар нэгжийн ажилтнууд эсвэл менежер байгууллагын аль шатны удирдлагад хамрагдаж болно. Энэ нь тэдний байгууллагад гүйцэтгэж байгаа үүргээс ихээхэн хамааралтайгаас гадна удирдлага энэ асуудалд хэр зэрэг ач холбогдолч байгаагаас нь хамаардаг байна. Манай орны туршлагаас харахад ихэнх тохиолдолд хүний нөөцийн менежер дунд түвшний удирдлагад багтдаг. За дээд удирдлагын үйлчилгээний аппаратын ажилтнуудын орон тоонд ордог байна. За өнөөгийн нөхцөлд хүмүүстэй ажиллах ажлын зохион байгуулалтад гарч байгаа онцлог шинж гэвэл ажилд авах үеэс эхлээд тэтгэврт гарах хүртэлх хүний амьдралын мөчлөгийн бүхий л үе шатууд болон хүний нөөцтэй холбоотой бүх ажлын чиглэлүүдийг нэгтгэх гэсэн хүний нөөцийн удирдлагын ирмэлцэл байгаа. Энэ нь хүний нөөцийн удирдлагын нэгжид ажиллах ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд хүргэдэг. За өөрөөр хэлэхэд хүний ажилд орохоос эхлээд тэтгэвртэй гарах хүртэлх бүх ажлуудыг тухайн чиглэлээр нь хариуцсан ийм хүмүүсээр хэлэхийн тулд хүний нөөцийн нэгжийн ажилтнуудын тоо нэмэгдэхэд хүрч байгаамаа. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын томоохон корпорац, компани бүтцээс харахад хүний нөөцийн менежментийн салбар нэгжийн бүрэлдэхүүнд хүний нөөцийн мэдээлэл ба судалгаа, сургалт хөгжил, хөдөлмөр, цалин хөс, нийгмийн хөгжил, бусад нийгмийн дэд үтцийн асуудлууд, хөдөлмөрийн эрүүл ахуй ба техникийн аюулгүй байдал, социологийн лаборатори, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, хууль, хөдөлмөр үйлдвэрлэл, удирдлагын зохион байгуулалт, номын сан, патент, лиценз болон шинжлэх ухаан техникийн ийм мэдээллүүд ордог байна. Эдгээр нэгж эсгүүдийн зорилго ба чиг үүргүүдийг нь бүгдээрээ авч үзье. За тэгвэл хүний нөөцийн хэсгийн зорилго нь юу вэ? Үйлдвэрлэл эсвэл үйлчлэгийн шаардлагатай мэргэшсэн ажилтнуудыг өөртөө татах, тогтоон барих ийм зорилготой. За үндсэн чиг үүрэгт нь хэрэгцээтэй хүний нөөцөөр хангах. Энэ нь ажилд авсан ажилтнаа тухайн ажлын байранд нь байршуулах. За янз бүрийн шалтгаанаар хүмүүсийг ажлаас хадах. За энэ үед нь хүмүүсийн хувийн хэрэг хөтлөлт ба мэдээллийн санг хариуцна. За тогтворгүй байдал ба хөдөлмөрийн сахилга хариуцлагын талаар задлан шинжилгээнүүд хийн, судалгаа хийн, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн болон хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэрийг бэлтгэх. За өөрөөр хэлбэл ажил эрхлэлттэй холбоотой буюу хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх асуудлууд энд багтдаг. За ийм учраас энэ асуудлыг хариуцсан орон тооны хүн байх шаардлагатай гэж үздэг. Хэрвээ олон тооны ажилтнтай бол хүний нөөцийн мэдээллийн системийг худалдан авч ашиглах нь зүйтэй. За хүний нөөцийн програм гэсэн үг. За энэхүү хүний нөөцийн програмд олон 500 болон түүнээс дээш ажилтнтай болвол энэхүү програмыг ашиглах нь зүйтэй. За тэгвэл сургалт хөгжлийн хэлтэс ямар хэсэг нь ямар зорилготой байдаг гэхээр удирдлага ажилтнуудыг сургах, хөгжүүлэх ийм зорилготой байдаг. За сургалт хөгжлийн хэсгийн үндсэн чиг үүрэгт нь нэгдүгээрт нь байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлно. За энэ нь хаана ямар сургалт хэрэгцээ байгаа вэ гэдэг энэ таамгийг зөвшөөрнө гэсэн үг. За сургалтын төлөвлөгөө ба хөтөлбөр боловсруулах ба зардалт дүн шинжилгээ хийнэ. За
хаана ямар сургалтын хэрэгцээ байгаа гэдгээ гаргаад ирснийхээ дараа хэдийд хинээр энэ хүү сургалтыг оруулах вэ гэдэг ийм төлөвлөгөө хөтөлбөрүүдийг боловсруулад үүн шаардлагадах зардлуудыг дүн шинжилж оруулдаг байгаа. За дараа нь тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу удирдлага мэргэжилтэн ажилтнуудын сургалтыг зохион байгуулдаг байгаа. За тусгайлан бэлтгэсэн хөтөлбөр гэдэгт тухайн ажлын байрны үйл ажиллагаанаас хамаарат өөр жишээлбэл шинэ технологи нэмэгдлээ гэж бодоход тухайн машин дээр ажиллах юм тусгайлан бэлтгэсэн сургалт байгаа. За энэхүү сургалтын дээр тухайн машин дээр ажиллах мэргэжилтэн ажилтнууд болоод түүнийг хариуцан ажиллаж байгаа удирдлагууд бас заавал суух шаардлагатай болдог. За дараагийнх нь техникийн аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар удирдлага мэргэжилтэн ажилтнуудад сургалт явуулах аттестатлах гэж байгаа. За мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн талаар сургалтууд байнга давтан явагддаг. Хизээч энэ сургалт одоо орцсон юм чинь болно гэж зогсдоггүй. Энэ байнга давтан явагдах нь тухайн ажилтнууд аюулгүй ажиллахад урьдчилан сэргийлэх юм гол нөхцөл болдог байгаа. За мэргэжлийн дээд болон дунд шатны байгууллагад сургах замаар мэргэжил дэвшлүүлэх ба дахин бэлтгэлийг хангадаг. За байгууллагын доторх сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор удирдлага ба мэргэжилтнүүдийн дотроос багш нарыг бэлтгэх ажлыг бас зохион байгуулдаг байгаа. За энэ байгууллага дотроо сурагч багштай болно гэсэн үг. За дараагийнх нь тэргүүний сайн ажилтнуудын ажлын туршлага, ур чадварыг судлах, нэвтрүүлэхийг хэлж байгаа. Энэ тохиолдолд тэтгэвртэй гарсан байсан ч гэсэн ийм сайн ажилтнуудыг дагалдуулан ажилуулдаг байгаа. За ажилтнуудыг бэлтгэх ба дахин бэлтгэх замаар үйлдвэрлэл эдийн засгийн сургалтын арга зүйн удирдлагыг хэрэгжүүлнэ. За дахин бэлтгэх гэдэг нь өөр янз бүрийн шинэ мэргэжлүүдийн мөн олгохыг бас хэлж байгаа. Эсвэл ур чадвар муу байгаа ажилтнуудыг дахин сайжруулахаар янз бүрийн сургалтуудад хамруулдаг. За хүмүүсийн албан тушаал ахих төлөвлөлт хийж хөгжлийг хангах буюу карьер хөгжлийн төлөвлөлт хийдэг. За энэ тохиолдолд албан тушаал дэвших тохиолдолд заавалчгүй тухайн шинэ албан тушаал дээр мөн сургалтыг ордог байгаа. За оюутан сурагчдын үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах. За төгсөөд дараа нь манай компанид шууд ажиллана гэж бодсон оюутан сурагчдаа тухайн компани өөрснөө аваад тэр битгий хэлд зарим компаниуд тухайн сайн суралцагчдын төлбөрийг нь төлж сургадаг. За энэ сургалтын гэрээ байгуулан сургаад тэгж сурч явах хугацаанд нь өөрийнхөө ажил дээрээ дадлага хийлэгдэг. За тэгээд сургуулаа төгсөөд гараад ирсний дараа шууд тухайн байгууллагт тодорхой хугацаатайгаар гэрээ байгуулан ажилладаг байгаа. За ихэнх байгууллагад энэхүү сургалтын чиг үүргийг гүйцэтгэхийн тулд карьер хөгжлийн мэргэжилтэн буюу болон сургалтын менежер гэсэн орон тоонуудыг байлгадаг байна. За гуравт нь хөдөлмөр ба цалин хөлсний хэсгийн зорилго гэж байгаа. За энэ хэсгийнхэн хөдөлмөрийн үр ашигтай мотивацийг бий болгох. За дэмжихийн тулд ажилтны нэг бүрийн үйл ажиллагааны үр дүнгийн бодит хүндлэгийг хийдэг байгаа. За ажилтны нэг бүр ямар үр ашигтайгаар ямар хөө үр дүнтэйгээр ажиллаж байгаа талаарх үнэлгээнүүдийг явуулдаг. За үндсэн чиглэлүүдэд дараах үйл ажиллагаанууд багтдаг байх нь. За байгууллагын батлагдсан бүтцийн дагуу орон тооны хуваарлалт хийн. За өөрчлөлтийг оруулна. Бүтцийн нэг жисгийн оронтойг бий болгож зөвшөлдсөн байх нь. Тухайн байгууллагын үйл ажиллагааны байдлаас нөхцөл байдлаас хамаарат тухайн байгууллага цар хүрээгээ тэлж томрлоо гэж бодоход нэг жисгийнх нь орон тоогийн нэмэгдүүлэгч гэх юм уу. Иймэрхүү маягийн ажлуудыг хийж гүйцэтгэдэг байгаа. За энд үүнтэй холбогдуулаад цалин хөлсийг нь тооцож санхүү эдийн засгийн иймэрхүү тооцоонуудыг гаргадаг. За бүтцийн нэг жисгийн орон тоонд ажиллах хүний тоог дагаж мөрдүүлэх. За 20 хүн ажиллах ёстой газар 19 муу 21 хүн биш. 20 хүн л ажиллуулна гэдэг энэхүү шаардлагыг хангуулдаг. За эцсийн үр дүнд тулгуурласан орчин үеийн цалин хөлсний системийг нэвтрүүлдэг. Ажилтнуудын хөдөлмөрийн үйл ажиллагааг үнэлэх систем боловсруулж түүнийг боловсронгүй болгодог. За мөн шагнал урамшууллын системийг бий болгож сайжруулдаг. За эдгээр нь бол мэдээж дүрм журмуудыг гаргадаг байгаа.
За ямар тохиолдолд ямар шагналууд хэдэн жил ажилласан тохиолдолд ямар шагнал хэрхэн сайн ажилласан тохиолдолд хэдийд яаж шанал урамшуултыг авах вэ гэх мэтийн одоо журмыг бий болгоод системтэйгээр үнийгээ одоо хэрэгжүүлж сайжруулдаг байгаа. За цалин хөлс болон хөдөлмөрийн нормативын талаарх хөдөлмөрийн хууль тогтоомж тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгаа. За ажлын байрны аттестачлалтыг зохион байгуулдаг, сайн ажиллаж байгаа ажилтнуудыг албан тушаал дэвшүүлэх, карьер хөгжил, за муу ажиллаж байгаа ажилтнуудыг албан тушаал бууруулах буюу ажлаас салах, эсвэл дахин сургах гэх мэт энэ бүх ажлуудыг зохион байгуулдаг. За байгууллагын ажлын график зохиодог 1, 2 эсвэл 3 ээлжиний одоо зохион байгуулалтын дэглэм гэх мэт. Эсвэл одоо ээлжээр ажилладаг ажилтнууд өдрийн шөнийн гээд нэг нь амарч байхад дараа нь одоо хэрхэн ростертоо орох уу? За үгүй бол 24-48-аар ажилладаг хүмүүсийн гэх мэт иймэрхүү ээлжийн зохион байгуулалтыг хийдэг. За үүнийг нь зохион байгуулдаг. За бүтцийн нэг хэсгүүдийн ажлын графикийг зөвшөөрөлддөг байгаа. За мөн хөдөлмөр ба цалин хөлстэй холбоотой техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг задлан шинжлэх, хөдөлмөр цалин хөлстэй холбогдох статистикийн тайлан мэдээнүүдийг гаргадаг байна. За эдгээр ажлуудыг одоо гүйцэтгэхийн тулд гүйцэтгэлийн үнэлгээ хариуцсан ажилтан цалин хөлсний эдийн засагч нарыг ажилуулдаг байна. За нийгмийн хөгжлийн хэсэг. За энэ хүү хэсгийн үүрэг нь бол ажилтан бүрийн нийгмийн хамгааллын баталгаа ба эрхийг хэрэгжүүлэх байна. За энэ хэсэг ямар одоо чиг үүргүүдтэйгээр ажилладаг вэ гэхээр ажилтнуудын нийгмийн хамгааллын хэлбэрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг. За ажилтнуудын нийгмийн хамгаалал гэдэг юу арах вэ гэхээр жишээ нь одоо ойр дотны хүмүүс нь нас барсан тохиолдолд цалинтай чөлөө олгох. За одоо шинээр одоо хүүхэдтэй болох өөр одоо гэх мэтийн шагнал урамшуулалт, за шинэ одоо гэр бүл болж хурмаа хийх, за шинээр одоо ажилтнууд байр авах гэх мэт энэ бүдтэй холбоотой гарсан энэ одоо нийгмийн хамгааллын хэлбэрт тааруулаад хэд хоногоор хэнд одоо цалинтай болон цалингүй одоо чөлөө олгох юм уу? За буцалтгүй тасамж тэтгэмжийг одоо байгууллагаас олох юм уу гэх мэтийн бүх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна. За нийгмийн даатгалд гарах зардлыг төлөвлөх ба ашиглах, за материалын тусламжийн занг зохион байгуулна гэж байгаа. За тэтгэврт гарах материал бүрдүүлэхэд туслах, ахмадуудтай ажиллах шаардлагатай гэж байгаа. За тухайн ажилтан ямар нөхцлөөс хамааран тэтгэврт гарч байна? Хөдөлмөрийн хэвийн бос нөхцлөөс гарлаа гэхэд тухайн ажилтнанд ямар хуулийн одоо ямар дүрм журмын ямар залтуудын дагуу гарч байгаа. Тэрнтэй холбоотой одоо бүхэл тушаал, шийдвэр, тогтоол гэх мэтийн ажилласан жил мэтийг одоо бүрдүүлэхэд тусалдаг одоо хамтдаа ажилладаг ийм ажлыг эрхэлдэг байна. За мөн ажилтнуудын эрүүл мэнд хийгээд бусад даатгалын төрлүүдийг хэрэгжүүлдэг байгаа. За зээл төлөлт болон бүх төрлийн хөнгөлөлтүүдийг зохион байгуулах ба эмчилгээ сурвалжааны эрхийн бичгээр хангадаг байгаа. Тухайн одоо албан хаагч нь ямар ажлын байранд одоо ямар нөхцөлд ажиллаж байгаагаас нь хамаарат за эмчилгээ сурвалжаанд амруулах, энд нь ажилтнаас хэдэн хувийн одоо мөнгө тухайн эмчилгээ сурвалжаанд хэдэн төгрөг зарцуулах, буцааж хэдэн төгрөг нь олдох гэх мэтийн одоо бүхэл ажлууд байгаа. За хамтын гэрээг байгуулахад оролцох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих. За ажилтнуудын дундаас үйлдвэрчний эвлэлийг одоо байгууллаа гэж бодоход үйлдвэрчний эвлэл захиргаатайгаа хамтын гэрээ байгуулдаг байгаа. Энэ тохиолдолд эдгээр оролцсон. За мөн тэрхүү хамтын гэрээ хэр хэрэгжиж байна гэдэг дээр хяналтыг тавьж байгаа. За залуучуудын нийгмийн хамгааллыг хариуцна. За мөн байгууллагын ажилтан болон хамтууд зориулсан нийгмийн арга хэмжээг зохион байгуулдаг байгаа. За энэхүү ажлуудыг хийж гүйцэтгэлэхийн тулд одоо нийгмийн ажилтан гэдэг ийм оронтойг бий болгосон байт юм аа. За мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуй хариуцсан хэсэг гэж байгаа. За энэ нь ажлын байр бүрт техникийн аюулгүй ажиллагаа болон хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг одоо хангах ийм үүрэгтэй зорилготой байгаа. За энэхүү хэсэг нь ямар ажил үүргийг одоо хийдэг вэ? За байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, зохицуулах шаардлагатай. За тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөрийн одоо ямар нэгэн эрх зэтэлд орохгүй ийм ажлын байранд, эрүүл аюулгүй ажлын байранд ажиллах ийм нөхцөл байдлыг одоо тэд бүрдүүлнэ. За ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуйн нормативын талаарх хууль болоод эрх зүйн баримтуудын мөрөлдөлтийг хангах ба хянах. За тухайн эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлэхээс гадна ажилтнууд өөрсдөө тэнд хэрхэн аюулгүй ажиллах талаарх одоо бусад
норматив болон хууль эрх зүйн мөрдөлтийг бас хангуулдаг, мөн хяндаг байх нь. За үйл төрлийн асал мэргэжлийн ажилтны олох хүчнээс урдчлан сэргийлэх болон хөдөлмөрийн нөхцөл сайжруулах талаарх бодлого үйл ажиллагаа боловсруулалтгүй болгодог. За хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ажил олгогч ажилтнуудад зөвлөгөө хийдэг, сургалтыг ордог байгаа. За үйл төрлийн осол мэргэжлийн өвчтний талаар шинжилгээ судалгаануудыг хийдэг. За үйл төр дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах төслийн баримтчгуудыг мөн боловсруулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх саналыг нэгтгэх, задлан шинжилгээ хийдэг. За энэхүү зардал сан гэдэг маань тухайн байгууллагын нийт орлогын 1%-ийг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зарцуулах ёстой хуулиараа ийм байдаг. За тэрхүү 1% дээр хэрхэн зарцуултыг хийж байгаа талаарх саналыг нэгтгэдэг. Түүнд нь задлан шинжилгээ хийдэг байгаа. За эцэст нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хийсэн бүх ажлууд мэдээллүүдийн тайланд гаргадаг байна. За энэхүү ажлыг хийхэд тулд гол төлөв байгууллагуудад эрүүл ахуйч, эмч болон хөдөлмөр хамгааллын инженер гэх зэрэг мэргэжлийн хүмүүсийг ажилуулдаг байна. За тэгвэл бидний хамгийн чухал нэгж хэсэг болох хүний нөөцийн удирдлагын нэгж буюу алба хэлтэс газар нь ямар үргийг ерөнхийдөө хариуцаж хэрэгжүүлэх үүрэгтэй байд юм бэ. За үүнд байгууллагын хүний нөөцийн удирдлагын бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ёстой. За байгууллагын зохион байгуулалтын бүтцийг нь бий болгодог, функционал нэгж хэсгүүдийн хийх ажлын чиг үүрэг, уялдаа холбоог нь хангадаг. За бүх нэгж хэсгүүд хоорондоо хэрхэн уялддаг вэ гэдэг талаарх энэхүү уялдаа холбоонуудыг хүний нөөцийнхэн гаргаж ирдэг байх нь. За шинээр хүмүүсийг ажилд авах тодорхой систем бий болгож хэрэгжүүлдэг. За энэ гадаадд орчноос хаанаас авах юм, ямар ажлын байрны шинжилгээг хийсний дараах хийгддэг юм үйл ажиллагаанууд байгаа. За хүний нөөцийг бүрдүүлэх, сонгох, үнэлэх, шинэ арга боловсруулж нэвтрүүлэх. За албан тушаал ахих төлөвлөлт, ажил сэлгэх замаар албад хоорондын хөдөлгөөнийг зохион байгуулах шаардлагатай байдаг. За шинэ ажилтныг чиглүүлэх сургалт болон дасан зохицолтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ гэж ийм том ажил байдаг. Шинээр орж иж байгаа ажилтан шинэ байгууллагад хэрхэн дасан зохицохын, тэрхүү ажилд орохын тулд бүх чиглүүлэх сургалтуудыг хийдэг ийм албан ёсны бүр хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлдэг байгаа. За мөн ажилтнуудыг сургаж хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр гарган хэрэгжүүлнэ. Цалин хөлс, урамшуулал ба хөнгөлөлтийн шин системүүдийг боловсруулж нэвтрүүлнэ. За хөдөлмөрийн сахилга, хариуцлагын удирдлагын талаар тодорхой арга хэмжээнүүдийг боловсруулдаг. За байнгын олон гардаг ийм хөдөлмөрийн сахилгууд байвал энэ юунаас болж гарч байгаа үндэслэл шалтгааныг нь олж тогтоогоод дахин гарахгүй байх ямар нөхцөлийг бүрдүүлж болох вэ гэх мэт ийм ажлууд байгаа. За хүний нөөцийн мэдээллийн системийг бий болгодог. Энд тухайн хүний мэдээлэлтэй холбогдох бүхий л мэдээллүүдийг програм болон Excel програм дээр хийж оруулсан байх шаардлагатай байдаг. За хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах албаны ажлыг эрчимжүүлэх, байхгүй бол бий болох шаардлагатай. Хүн ажиллаж байгаа бүх газар заавал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах юм аль бишмаахэд ажилтан байх ёстой байдаг. За хамт олонны доторх маргааныг зохицуулах юм системтэй болгодог. За хөдөлмөрийн болоод бусад холбогдох хууль шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, мөрдөх шаардлагатай. За үүнийг бас хэрэгжүүлдэг байх нь хөдөлмөрийн бүтээмж дэвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авах энэ зэрэг болно. За тэгвэл байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан дэд захирал гэж байгаа. За энэ хүн бүх шатны хүний нөөцүүдийг хэрхэн хариуцдаг вэ? За энэ хүн ямар ажил өөрийг гүйцэтгэдэг вэ? За бүтцийн нэгж хэсэг болон албатын орон тооны хуваарлтыг хийн. Хөдөлмөрийн хөлс төлөлтийн журмыг гаргаж батлуулна. За байгууллагын нэгж хэсгүүдийн ажлын графикийг гаргана. Бүх шатны сургалт төгсөгчдийн захиалгыг хардаг байх нь авдаг. За түүндээ бас захиалгуудыг өгдөг, нэгтгэдэг. За ажилтнуудын сургалтын захиалга, хөтөлбөр, сургалтыг явуулах хуваарийг гаргана. Удирдлага болон мэргэжилтнүүдийн мэдлэгийг шалгах график ба шалгалтын материалуудыг бэлдэж тухайн шалгалтыг авах нь. За ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмыг боловсруулж батлуулна. Хөдөлмөрийн эрүүл ахуй ба техникийн аюулгүй ажиллагааны зааврыг гаргадаг байх нь. Гэнэтийн тохиолдлуудын дүгнэлтийн тухай актуудыг бас боловсруулж
одоо тэднийг цуглуулж бүрдүүлдэг, хүний нөөцийн удирдлагын нэг хэсгийн зардлын төсвийг гаргадаг. За мөн хүний нөөцийн ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт, за ээлжийн амралтын хуваар гэх мэт бүх ажлуудыг зохицуулдаг байна. Ерөнхийд нь энэ бүх ажлуудыг удирдан зохион байгуулдаг. За хүний нөөцийн удирдлагын асуудал хариуцсан дэд захирал буюу салбарын захирлын ажлын байрны зорилго нь юу вэ гэхээр байгууллагад хүний нөөцийн бодлыг хэрэгжүүлэх хийгээд хүнтэй холбогдох одоо бүхий л үйл ажиллагааг удирддаг, зохицуулдаг ийм зорилготой байдаг юм байна. За тэгвэл байгууллагын хүний нөөцийн менежер. За энэ хүн зохион байгуулалт, удирдлага, эрх зүй, бүртгэл баримтжуулалт, сурган, нийгмийн ах уй, сэтгэл зүй, социологийн чиглэлээр хүний нөөцийн удирдлагын салбарын өргөн хүрээний мэдлийг эзэмшсэн практик туршлагатай ийм хүн байх ёстой байдаг байна. За яагаад гэвэл хөдөлмөрийн зах зээлийг судлах ба одоо ажилтныг ажилд авахаас эхлээд тэтгэврт гарах болон халагдах хүртэл хүмүүстэй холбоотой олон талтай өргөн хүрээтэй бүхий л ажлыг гүйцэтгэх нь одоо түүнээс шаарддаг гүйцэтгэхийг. За үүнээс гадна хувь хүнийхээ хувьд сэргэлэн цаваа, осгоотой, харилцааны ур чадвар сайтай, за маш хүнлэг байх хэрэгтэй, итгэлтэй, нууцыг чандлан хадгалах одоо ийм чадваруудтай байх ёстой. За ийм тохиолдолд энэхүү салбарын ажлыг амжилттай явуулахад тусална. За хүний нөөцийн менежер нь яагаад ийм одоо чадваруудтай байх ёстой гэхээр хүнтэй холбоотой бүхий л мэдээллийг тэр хүн мэдж байдаг. Тухайн хүний одоо магадгүй шоронд орсон тийм янз бүрийн эрх зүйн одоо зөрчилтэй хүн байсан байж болно. За янз бүрийн хүнд мэдэгдэхгүй тийм өвчтөй байсан байж болно. Энэ болгоны намтар төвхийг хүний нөөцийн менежер мэдж байдаг. Гэхдээ байгууллагын тухай болон хувь хүний нууцаар хамгаалагдсан болон одоо бусдад хэлэх шаардлагагүй ийм янз бүрийн бүхий л нууцуудыг хүний нөөцийн менежер чандлан нууцлж одоо хадгалах юм чадвартай байх хэрэгтэй байдаг. За тэгвэл хүний нөөцийн менежер ямар ч үүрэгтэй ажилладаг вэ? За мэдээж хүний нөөцийн талаарх баримтлах одоо стратеги, бодлогыг байгууллагын дээд удирдлага боловсруулахад ажилтнуудын талаарх болон гадаад дотоод орчны одоо өөрчлөлт, нөлөө, давуу талуудыг олж авахад хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааг хэрхэн ашиглаж болох тухай бүхий л мэдээллээр одоо хангаж явах ийм үүрэгтэй хүн байдаг. За мөн бодлогыг боловсруулж томьёолоход оролцох буюу мэрэгжлийн зөвлөгөөг заавал шаардлагатай байдаг. Ингэснээрээ одоо ингэж мэрэгжлийн хүн одоо бодлого томьёолоход оролцсноороо цаашид тухайн байгууллагын ямар нэгэн алдаа гаргах одоо мөн маргаан гарахаас урьдчилан сэргийлж чаддаг. Тэгэхээр хүний нөөцийн менежер маш чухал ийм хүн байдаг байна. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай.